Хятадын шилдэг өгүүлэлгүүд зохиолч Ван Цинци жижиг гартай Чен. Тэр цагт манай тосгонд их барихын эмч бараг тайлбал байсангүй. Хөл хүнд эмэгтэй амарчхад их барьдаг авгайг дуудана. Гэхдээ айл болгон өөрийн гисэн их барьдаг хүнтэй. Нэг гэрийн эмс хөөхнүүд тэрл хүний гараар хоёр яс сална. Тэгээд ч энэ мэтийн нарийн нандин хэрэгт гадны хүнд итгэлгүй өөрийн гисэн их барьдаг хүнтэй байх учиртай. Өөрийн хүн тухайн айлын ёс жайгийг андахгүйгээс гадна хинээр тослуулах ач сайн мэдэн шүү дээ. Хүмүүс итгэсэн нэгнээ алтан гартай хэмээн хүндэлж дэргэд байхад эсэн минь амаржна гэдэгтээ өчүүхэнч эргэлздэг бол их барьдаг авгаачууд харин эсэргээрээ өдөр бүр дар ихэд хүж зулөргөн ажил төрлөө амгалан байгаасай гэж даатгана. Ийм байхад эрэгтэй эмч заалж амарчих хүн олдгсон билүү? Манай тосгоны хувьд ангаахын сургуульд голцгоо хөвгүүд л суралцсан. Тэдний дунд насаараа нөхөрт гараагүй Ли Хулианы охин л ганцаараа эмч болж билээ. Дотрын эмч болохоор их барихгүй бөгөөд эрчүүдийн тухайд эмэгтэйчүүд их барихын эмч болохыг эхээхэн дорд үзэх тул гагцхөө жижиг гартай Чен л энэ талаар мэрэгжсэн юм. Мань хүний гар эмэгтэй хүнийхээс ч жижигхэн эвлэгхэн тул ийм хожтой болсон юмдаг. Ураг буруу байрлсан, хөлөөрөө төрүүлж гарсан зэрэг хүндрэл тулгарсан үед эх үр хоёрыг түүн шиг аврах ажтан үгүй байлаа. Чэний гар зөөлхөн жижигхэн учраас эмс хөөхнүүд түүгээр их бариулахдаа дуртай. Гэлээж чинээлэг айлууд мөнөө хэрийг залж дуудах нь ховор. Арга мухардсан цагтаал хэл хүргэнэ. Харин дундаж зодруухан аж байдалтай хүмүүс эр хүн их барьж авахаас ерөөсөө сэжиглж цэрвэхгүй. Хүүхэд нь буруу байрлсан л бол их барьдаг авгаачууд жижиг гартай Чэнийг дуудуул гэлцэн. Тосгоныхан түүнийг жижиг гарт гэсээр багаад жинхэнэ нэрийн ч мартаж орхисон доо. Амаржих үед эх үр хоёрын амнаас их баригчийн гарт байдаг тул өчүүхэнч алдаа гаргаж үл болно. Жижиг гартай Чен цагаан зүсмийн морьтой байж билээ. Адуу мал мэдэх хүний үгээр тэр морийг хөнгөн явдалтай гэх. Тосгоны эргэн тойронд ус намаг ихтэй тул тэр хавьд адуутай айл нүднийг юм. Тиймдээч морьт цэрэг дайрч өнгөрөх бүрийд улс амтан нүдээ хужирлахаар гудамжинд гарна. Үүнээс өөр үед гагц жижиг гартай Чен л цагаан морио даврин яваа харагддагсан. Иймээс яваанда түүнийг цагаан морио унсан жижиг гартай Чен гэлцэх болсон юм. Мэргэжил нэгт ахан дүүс нь мань хүнийг үл ойшоон дорд үзэх хагаад их барьдаг авгаачудаас өөрцгөө амтан гих нь холгүй байвч сайхаар үүнд ёр гутарч гуйсан шинжигвэ. Хэн нэгэн амарчих гээд дуудвал даруй мордож давхсаар очдөг байлаа. Амарчих гэж буй эгч морины хүзүүнд уйсан хонхны жингэнэх дуунаар баахан уужирна. Жижиг гарт Чен залсан айлынхаа гадаа армигц мориноосоо өсрөн бууж дотгош орсны дараа удаж төдөлгүй. Гэхдээ хаяа удах нь бий. Нялх хүүхдийн ваа хийх дуу хатхад хөлсөн цовсон тэрээр баяр хүргэе. Эх хөр хоёр эсэн минь сайхан амаржлаа гэсээр гэрийн эзэнд ёслох үед цаатах нь маасаатлан инээн талархаж хариуд нь улаан дугтуутай мөнгө бариваас дугтууг нээлгүй шуутхан халаасалж яваад гараа угааж цайлаад та болгоон уу гэсээр мориндоо мордон давхиж одно. Энэ үест морины хүзүүнд уйсан хонх жингинсээр холдон замхардагсан. Жижиг гартай Чен олон ч хүний амийг аварч билээ. Нэгэнтээ тосгонд маань холбооны цэрэг ирдэг юм байна. Тэр жилүүдэд эргний дайн дэгдэж бидний хэлдгээр үндэсний хувьсгалт айран буюу гоминданыхан Сун Чуанфаны айрамтай тулдаж явв. Сун Чуанфан өөрийгөө 5 мужийн армийн ерөнхий командлагчаар зарлан тунх гэлж цэрэгэ холбооны цэрэг гэж нэрийдсэн юмдаг. Холбооны цэрэгийн нэгэн хороо Тэнгэрийн эвгээлийн сүмд байрлаж хороон даргын тулгар биетэй эхнэр татварч юм билүү хэмэдлээ. Амарч чадлагүй баггүй зовов. Эх барьдаг авгаачуудыг дуудсан ч нэмэр болсонгүй. Ам тэмцэж буй эмэгтэй нядлуулж байгаа гахаа шиг чарлсаар байсанд арга буюу жижиг гартай Чэнийг дуудууллаа. Түүнийг Тэнгэрийн эвгээлийн сүмд очиход байж суух газраа олж ядан нааш цааш холхих хороон дарга. Эх үр хоёрын амийг аврахгүй бол
толгойгүй гэж мэдээрэй гэсээр их дуугаар зандарчээ. Жижиг гарт чэнч хөлсөө цувруулан үдсээр махмараатай өнөөх эмэгтэйг эсмийн дамаржуулж өөрөө тэнхлэгөө болон говьж дайвсаар дотроос гарч ирээд хорон дарга баяр хүргэе хүүтэй боллоо гэхэд цаадах нь төвөг удсан дөршөөгөөрэй ийшээ орно хэмээн тансаг идээ зассан ширээн дөрөв. Тэгэхэд салаан дарга нарч ширээнээ сууж хамт найрлахад жижиг гартай чин 2 жүнз арх тогтоожээ. Ингээд хорон дарга 20 мөнгөн зоос тоолж үүнийг чамд баг гэж бүү чамлаарай гэсээр атгуулвал чин ийм их шанхарамж өгөөд хэрэггүй дээ гэж цааргалсан ч хорон даргын ширэн харцсан дор арга буюу халаасалж жүнзтэй архиа барьчихад та болгоно уу гэхэд мөнөөх дарга ингээд явдаа хэмээн түүнийг үдж гаргалаа. Жижиг гартай чин Тэнгэрийн эвгээлийн сүмээс гарч мориндоо мордоход буундуу тас хийж эх баригч эмч маань үхэтхийн унавай. Миний эхнэрт гар хүрдэг тэр юу н хээ юм бэ? Эхнэрт минь надаас өөр хэнч гар хүрх эрхгүй адгийн новш гэж хараан зүхэх хорон дарга бачууртлаа уурсан нь энэ буюу. Төгсөв 1983 он орчуулсан Бат Эрдэнийн гэрлээ.